За амралтын өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй. 25 дугаар суваг телевизийн танаад хоны нэвтрүүлгийн бас нэгэн ээлж дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. За бид хэд одоо энэ сайхан өрн 7 цаг ирж байна. За тэгээд одоо хүмүүс чинь нэг лагер руугаа гараад, цуслан руугаа гараад Улаанбаатар хотын чи их төвчрөл их утаанаас жоохон ангижрах маягтай болж штэ. Нэг айлыг зорж явна. Сая яриад гэрийн тодорхой сайхан заалгаад авлаа. Амралтын өдөр учраас гэрте байна. Шууд хоошоо яваад ирж болох уу гэдгсэн. За өнөөдрийн яриа хийх одоо хонох ярилцах айл маань бол бас их одоо монголчуудын сайн таних за одоо ялангуяа одоо сэтгүүл зүйн салбар за тэр дундаа одоо бас одоо сонин хэвлэлийнхэн за мөн одоо бас урлагийн одоо чиглэлийн хүмүүс бол тун андахгүй нэг эрхнийхээ одоо зорж явна. Ямар хүн байх вэ гэдэгт бол одоо очиод хамтдаа дагаж иргээ донгорхой хаалга байгаа гэсэндээ зүйтэй. За дэш өгсдөө та. Сайн байна уу? Сайн байна. Галдараа дахих мөн үү? Оо, за энд шүү дээ. За бичлэгтэй явж байгаа шүү хаа шууд. За сайхан харж гин үү та. За ажил нь өндрөө. Би тийхэд анги сайхан уу? Дажгүй. За ингээд шууд бичлэгтээ ороод ирлээ. Өдөр сая доор зүү газар ирсэн байсан байна. Тийм байна. За өнөөдрийн маань гол дүр. Манайхаа хараад бүгд мэдж байгаа бох те. Гадраа дахтайгаа ярьсан лагер дээр гарцсан байна гэхэд хэрэн бид шууд яваад ирлээ. Албан ёсоор өндөр хонж болно гэж зөвшөөрөл авч байгаа. Болно шүү дээ. Болно. За бүгдээрээ дотгошоо орж тухтаад болж байгаа ярилцъя те. За зорьсон айл дээрсэн. Манай багийнхан бас ярилцаад. За ойр тань галерей дахаана байна. Зурагт радиогоор харагдахгүй сонин сэтгүүл сайтууд дээр ч нэг яриа хөрөнд гарахгүй шүү. Ер нь их наамжин байгаад гэх шиг Монголд байна уу гэдэг дээр бараг тулаад. Хаварчаа сайхан. Сайхан хаварч. Дажгүй сайхан байна. За одоо ерөнхийдөө энд суур. Энд суурндээ ер нь. Энд тийм хотын хөдөөгийн хүн болсон доо. Хотын хөдөөгийн хүн болсон. Танаач тэгтээ бас төрөг ороход гайгүй ойрох юм уу? Уг нь гайгүй. Одоо Монголын ард түмэн бол таныг ичнээ сайн мэднэ. Ялангуяа номон дуртай, юм унших дуртай, үзэх дуртай ийм хүмүүс бол маш сайн мэднэ. Монгол улсын одоо соёлын гай зүтгэлтэн доктор, судлаач, сэтгүүлч гэ таны одоо хийсэн бүтээсэн, орчуулсан, толилуулсан ном зохиол, кино уран бүтээл, за одоо судалгааны ажлууд гэд яг энэ чиглэлийн сонирхдаг хүмүүс бол таныг бас одоо ойрдоо уулзаагүй мэд мэдээгүй хүмүүс нь бол ойрдоо нэрээ галерейдгоо хавар явуулдаг бодож л байгаа. Одоо ер нь яаж юм сүүлийн үеийн одоо ажлын сонь сайхан яг амралтын байдалтай байна уу? Бас судалгаа юм дээр байна уу? Гэхдээ яг ер нь одоо 18 оны 1 сард нөгөө сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгчийн ажиллаа өгөөд тэр чинь одоо 8 жилийн өмнө авсан ажил шүү. Тийм шүү дээ, олон жил хийсэн. Тэгэл эргээл судалгааны ажилд орсон доо. Тийм яг сэтгүүл зүгээрээ докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд нөгөө өөрийнхөө сонирхдаг сэдв тэнгэрийн нөгөө шашны тэр сэдвэрээ бас нэг ганц хоёр ном хийлээ. Ер нь цэвэр судалгааны ажилд орсон. Тэгэхээр цаг нарч байгуулчдаг юм байна. Бас төдийлөн одоо юу гэдгийг нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх юм уу та. Тийм боломжгүй гэдэг нь одоо өөрөө л тийм байдалд өөрийгөө хийчихэж байна гэсэн. Тийм. Түүнээс боломж нь бол уг нь байгаа л да. Нэртэл байгаа л да. Тийм. Тийм тэнд очиод ажилд орохыг бол бас юм олдтол байх. Тэгэл байх. Тэр ойлгомжтой. Одоо багшийн ажлыг хийхгүй нэ таа. Гүү байна. Ерөөсөө энэ судалгааны ажил гэдэг шиг цаг авдаг юм байна. Тийшээгээ төвлөрсөн. Тийм. Ой манай зээ нөгөө амралтын өдөр. Манай охины юу? Хоёр дахь охины. Оо за юуны? Би зүгээр шүгүүд. Зүгээр хөвгүүн гэлээ. Дэлгэр мөрөө. Мөнх. Яа, за өөдөө зөвлөх гэж явдаг. Оо, их чинь нэр. Энд чинь одоо нагцсан шүү дээ. Нагц их чинь. Оо, за. Амралтын өдрөө танаач яар сайхан бужигндаг болтон ба шүү дээ. Харин тийм хүүхдүүд ирдгийн тэгээд. Кино урлагийн дээд сургуульд бас одоо сэтгүүлчийн чиглэлээр ангитай бас багшилдаг байсан. Тэр та бас хэдэн оноос болж байна? Тэр үе чинь бол эрт шүү дээ. Эрт те. Яг нэг манай кино урлагийн дээд сургууль чинь 90 төгсгч болгон ажилтаа болдог. Маш эрэлттэй нэг үе байлаа шүү дээ. Яг үнэ. Тий, яг тэр алтан үе чинь сэтгүүл ангид нэг одоо өмнө нь бол одоо манай соёлын гай зүтгэлтэн доо Чулуунбаатар гойнтер багшилж ирсэн. Тийм тэгээд тэрний дараа үеийн багш нь бол би одоо яг бидний үед одоо миний шавнараас хөвөл бас одоо хөвөл мэдлэгийн салбарт олон байна уу? Ер нь манай курсынхан чинь хаач утсан альч телевиз
юунд утсан байдаг шүү дээ. Хоёр зурлаач юм нэг нэхэд одоо кино урлагийн дээд сургуулийн бүтээгдэхүүн байх жишээ нэ. Би бүр голтоод очиж конкурсын шалгалтын авч ирсэн тийм байлээ. Нэг хоёр сайхан оператор авчирсан юм ба. Операторын хүүхдүүд оператор ангид нэг хоёр сайхан залуу авчирсан юм ба. Одоо хоёулаа их сайхан явж байна. Танаа нутаг шүү дээ тий. Та ч одоо Говьалтай аймгийн аль сум гэж явдаг лээ. Бугут гэж хамгийн баруун өмнө талын хэлийн сум шүү дээ. Тийм тахийн тал гэдэг одоо нэг тахиржүүлдэг гэж. За тий. Тийм алтан өөр говь гэж яриад байгаа тэр нутаг чинь ер нь бол улсын хил шүү дээ. Оросын холбооны Уралын дээд. Тийм Уралын их сургууль. Уралын их сургуулийг төлсөн гэж бол сонсож байсан. Говьалтай аймгаас ер нь та хэдэн онд яаж гарав? Тэнд 10 жил 8 жилээ дүүргүү. Ер нь одоо би яг суманда 8 доор ингээд өсөөл. За бугтаа. Тийм бугт суманда. Тэгээд манайх чинь 8 жилийн сургуультай сум. Тэгээд аймгийн төв дээр ирж 2 жил сураад 10-аад өсөөл. Тэгээд шууд Орос руу авч ирсэн. Тэгээд шууд явчихсан юм. Тэгсэн. Тэр жил одоо сэтгүүлч мэргэжлэр хойр ирсэн. Яг нь ерөнхийдөө Монголын сэтгүүлчтэй холбооноос миний нэр дээр ирүүлжсэн. Тухай үедээ. Оо за. Тийм. Яг тэгэхээр би чинь 4 5 дугаар ангиас юм одоо ингээд аймаг орон нутгийн төвийн сонинууд мэдээвчдэг хөлт өссөн шүү дээ. Монголд яриад бас өглөө нөгөө хүүхдийн нэвтрүүд өглөөний нэвтрүүдэн дээр чинь тэгээд Улаан аймгийн Буцмын гээд одоо галаридаас ийм захирчтай галаридаас ийм захирчээ гэж хэлсэн юм уу? Оо таа чи бүр хийстээр төрмөл гэдэг шиг юм шүү дээ. Тэн хүүхдүүд байсан юм а одоо Сүхбаатар аймгаас Батбаяр гэдэг хүүхдүүд бас бичдэг байсан. Тэр одоо хааны өвдөв би мэдэхгүй байна. За манай мөн хүчит хар байсан бурхан болцсон талигачдын хүчит хар усгад бичдэг байлаа. За хамгийн их зурдаг мундаг баг хүн болгон мэддэг чинь одоо манай энэ шог зургаач цогт хоёр шүү дээ. Тийм шүү дээ. Тийм цогт хоёрын одоо тэр зургууд бол тэр үед пианарын өмнө санам энэ бүх юм хардаг байсан. Тийм. Тал урамшуулсан авах уу? Тийм одоо урамшуулттай. Сайн байна уу та? За сайхан хаварч чинь үү? Толцорыг ч наашаага яаруу гайгүй юу? Банкар дамжаад за тухайн мэдээнийх нь мөнгө хүрээд ирдэг. 5 төгрөг хэдэн мөнгө, 2 төгрөг хэдэн мөнгө энэ төр гэдэг. Тий аймгийн сонд мэдээ гарна, одоо пианарын өмнө сонд гарна. За арайдгаас биржсэн нэг санахгүй байна. Тэгээд нөгөө идэвхтэн сурвалждаг шиг бас нэг улаан өнөмлөх өгчин. Дийлдэхгүй юм байна. Одоо сонин сэтгүүл дээр нийтлэл гаргана гэдэг бол хамаагүй байсан. Боловсон хүчний бодлого их зэгцтэй мундаг байсан байна л да. Жишээлх юм бол энэ чинь яг л хөдөөний хүүхдүүд ингээл 10 дугаар анги төгсөөл ирэн тийм ээ аймгийн төвдөр төгсөн хөдөө сумын 10 жил төгсөн. Тэдний чинь одоо жишээлх юм бол юу гэдгийг нөгөө аюулгүй хамгааллын чиглэлээр сурах хүүхдүүд гэдэг чинь бүр багаас нь судлаад яг тэр чиглэлээр аваа явчихдаг. Сэтгүүлчдэр бол бас нэг тийм бодлого хэрэгжүүлсэн юм байна. Яг л урд нь бас голдуу төвийн Улаанбаатартаас голдуу явж хүмүүс сэтгүүлч болчихсон гадаад. Бидний тэр үед нэг ингээд хөдөө орон нутгаас нэг бас аяастай хүүхдүүдийг олж тодруулж сургах тийм бодлого явуулсан юм байна. Шиг байгаа юм. Яг л яг 83 онд одоо 84 он төгсөж байгаа 10 дугаар анги. Тэгэхээр 84 оны одоо хавар гэсэн үг. Сэтгүүлчд холбооны орлогч дарга Үржинбадан гэдэг хүн Говьалтай аймагт ажиллаар очихдоо. Алтан хүч сон дээр одоо нэг 10 жилийн сурагч намайг дуудаад. Тэгээд за одоо чи яадаг хүүхдүүд гэж баахан асууж байгаа. Тэгээд за чиний чамайг одоо сэтгүүлчийн сургуульд явуулна шүү гэж шийдэлжсэн. Тэр чинь бүх судалгаа яваал одоо сэтгүүлчд чамайг шийдчихсэн. Тэгээд тийш нэг хөвөр явуулчихна гэсэн үг шүү дээ. Ингэж нарийн бодлоготой явчихсан үе би миний судлаач 9 шидийн бичээд ном бичээд байгаа ч нь бол яг манай тэр сургууль. Ялангуяа одоо миний тэр намайг одоо гардж ирсэн багш Борис Николаевич Лозовский гэж мундаг хүн байсан. Одоо ч их олон жил манай тэр Уралын сургуулийн сэтгүүлчийн техник даргалж явсан. Тийм одоо амьд сэр хүн байна. Тийм тэр хүн болов жишээлх юм бол одоо ингэж хэлж ирсэн сургаж ирсэн юмнууд одоо над яг маш хэрэг болдог байхгүй. Жишээлх юм бол сэтгүүлч гэдэг бол ерөөсөө эрдэмжилгээний ажилтнтай ажил шүү. Сэтгүүлч гэдэг бол одоо мөрдөн байцаагчтай адил шүү. Ингээд яриад одоо юмыг бол заавал одоо олон өнцгөөс нь ингэж нэгтэл шалгасныхаа дараагаар мэдээлэл олон дүмд өргөж чиний амнаас гарч байгаа үг гэдэг бол тэр чигтээ одоо төмөн хүнд хүрдэг учраас заавал баталгаатай нотлоготой үнэн үг хэлжээ гэдэг гэх мэтээр ингэж их сургаж ирсэн. Тэгээд бичтэй ажил бол чанга штэ. Тий. Тэр бол маш хариуцлагатай үйлдвэрлэлийн дээр анхаарч тэрнээс гадна маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Тий.
Өөрийгөө байн хөгжүүлж идэг. Одоо хэн нэгэн хүнтэй зааз нэг улс төр чиж байна уу, эрдэмтдч байна уу уулзахад үгүй ядчил нэг тэр хүнийхээ нэг 50% дайны юм мэдчихэж юм асуу шүү дээ. Тийм ээ. Болж игэл тэр хүнээ 100% судалж чадах чухал. Одоо манайх нэг ингээ харахтаа зэрэг хамгийн сүүлд нь таних ин гэдэг үдээ гэдэг микрофондоо бичиж явж байгаа сэтгүүлч байна шүү дээ. Нэрээ бүтэн хэлж яриа. Одоо таны хувьд та бас өөрөө багш байсан хүн хувьд одоо судлаач хүний хувьд сэтгүүлч хүн ер нь бас ямар байх хэрэгтэй вэ? Сэтгүүлч хүний нэг л онцлог байгаад байгаа. Ерөөсө бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэрэнгүүгээр ерөөсө явахгүй шүү дээ. Өнөөдөр энд нэг багштай уулзсан маргааш энд нэг өөр чиглэлийн эрдэмтэнтэй эмчтэй янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй янз бүрийн насны хүмүүстэй боловсролын төвчний хувьд өөр хүмүүстэй янз бүрийн сэдвээр ярьдаг учраас сэтгүүлч бол юмны цагтаа байхгүй бол ерөөс болохгүй. Тийм учраас байнга л уншчихэдэг байхгүй болохгүй. Хоёр дахь юм нь бол байнга шинэ мэдлэгээр өөрийгөө сэтгүүлж явахгүй бол нөгөө энэ нийгэм чинь өөрөө их хурдтай хөгжиж байгаа үед маш хурдан хоцрогддог байхгүй. Одоо манай сэтгүүлчдийг хараад би харамсаад байдаг шүү дээ. Яг л зөвхөн нөгөө нэг мэдээнийхээ өнөөс хөөгд өөрийгөө хөгжүүлэхгүй. Тэгэд очиод сарамсаргүй одоо ярьцлага авах газар юу ч мэдэггүй. Тэгээд нөгөө хүнийхээ хэлснийг нь толгойд өгч аваад явдаг. Асууж чаддаггүй. Эсвэл одоо юу гэдгийг өмнөөс нь одоо мэтгэлцэх маягтаач гэдэг юм үгүй эн чинь ийм штэ та буруу ярьж байна гэд ингэж хэлж чаддаггүй байхгүй юу? Ягаад гэвэл мэдэхгүй ч хэлж чадахгүй шүү. Сенсаци харуулах хөдөлтөд тий. Тийм сенсацийг бол сайхан тарьж байгаа. Хөөцөлтгөөс гадна тарьжиж байна. Тий. Төрөлж гэстэл юм шиг үн тий. Одоо бүх юм хавчаад байх биш. Мэргэжлэг чиглэл байгаа. Гэхдээ Монголын нэг онцлог байдаг байхгүй юу? За барууны сэтгүүл зүй ялангуяа өндөр хөгжилтэй орныхан бол бүр нарийн мэргэжтэй явж байна. Бараг одоо тэр дундаа юу гэдгийг эрүүл мэндийн сэтгүүлч тэрэн дундаа хүүхдийн өвчнөр шиг юм яг нэг мэргэжлийн эмч нар шиг мэргэжээ явуулсан юм байна. Бид нар чинь цөөхөл. Монголчууд бол одоо ухаандаа хойт урд хөрч маань гэдэг үнэтэй байлаа. Тэгэхээр бидний хүн амын тоонд харьцуулбал нэг хүнд хэд ногдох вэ? Тэгэхээр тэдэнтэй адил хэмжээнд ажилладаг бол бид нар чинь 5 хүн 10 хүн шиг л ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр Монголд бол яалтгүй тэр мэргэшгээсээ гадна талбарын мэдлэгийг эзэмшдэг тийм байхгүй бол ерөөс болохгүй болчиход байгаа байхгүй тийм. Өнөөдөр өөрөө ганцаараа ч орог хэвлэл мэдээллийн хэрэгсэл тийм бас багаараач хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэгэхээр ийм их боломжууд нэг талаас нөгөө талаас бас эрсдэл биелдэ зүгээр. Тийм энийг бас тэр болцсошгүй эрсдлийн тооцоод боломжийг алих болох ашигладмаар байгаа. Одоо бичлэг хүч байдаг юм уу те эсвэл шууд өөрийнхөө харсан өнцгийг шууд ингээд одоо пост болгоод оруулаад ингэхэд тэр нь шууд мэдээлэл болоод хүмүүст очиж байгаа байхгүй. Тийм. Айгу аюултай. Энэ нийгмийн сүлжээ гэдэг нэг аюул энэ байгаа юм л да. Ягаад тэгэхээр тэр мэдээллийг үнэн байж болно газар дээр тийм үү. Ингээд хоёр машин мөргөлдөөд нэг аваар ослуулаад ч юм гээд хэсэг хүмүүс одолдоод тэгээд тэрийг хажуугаар нь явж байсан хүн харчаал шууд дамжуулчих шүү дээ. Тийм, лайв хийж чинь. Гэтэл тэрний учир шалтгаан юунаас үүссэн, яасан, ийсэн яг тэр харагдж байгаа байдлаас огт өөр агуулгатай юм уу, гүү юм уу гэдгийг чинь гаргаж мэдээлэл мэдэнд одоо мэргэжлийн сэтгүүлч ажиллах юм байна. Тэрнээс энд ингээд төмөр одоо нэг баашин чанаа нэг том хүчтэй төмөр гарч дэгдэж гэн гэдэг нэг иргэн мэдээлэх бол тэр бол зүгээр иргэн зүгээр мэдээлэл хүргэж байгаа. Өөрийнхөө харсан байдлаар хүргэж байгаа. Бага цаг дээрээс суудал дээрээс юу ч мэдээлж болох боломж нь үүссэн. Тэгэхээр тэрний ард юу үүсгэхээр замбраагүй мэдээллийн урсгал бий болно. Замбраагүй мэдээллийн урсгал донд залруулж үннийг тодруулж явах нь одоо манай мэргэжлийн сэтгүүл зүй. Хурд гэдэг асуудал дээр бид нар гүйцэтгэж байтж байгаа. Хоёр дахь нь бол одоо энэ нийгмийн сүлжээг чинь маш олон мэргэжлийн салбарын хүмүүс өөрийн эрх ашиг зориулж ашиглаад байгаа байхгүй юу. За дээрэс нь нэмээд зөвхөн одоо юу гэдгийг монгол хэл дээр энэ фэйсбүүк гэлдэг чинь зөвхөн монголчууд ажиллаад байгаа юм биш үү. Монгол хэлээр гадныхан ч хүчээд байгаа шүү дээ. Тороолууд янз бүрийн юмнууд. Тэгэхээр бас нөгөө бодлогоор энэ төр орж ирдэг. Одоо жишээлх юм бол бид нарт та нарууд харж байгаа. Одоо казакууд бол одоо монголчуудын түүхийг өөрийн болгох гол ямар их мэдээлэл ингэж монгол хэл дээр оруулж ирж байгаа байлээ. Яг эрдэмтдийн төвшөнд бол өөр шүү дээ чинь. Энэ тухайн төвшөнд бол тэр тедэргүй түүх бол баримттай мараад явна. Тэгэхдээ олон нийт олон түмний тухайд бол энэ чинь ингээд
нэг урсгал яваал одоо ерөөс Чингис хаан гэж байгаагүй Чингис зах хүн байсан ч юм уу тийм ээ. Ингээд давтламжтай яваад байна шүү дээ. Аюул нь юу вэ гэхээр эн чинь цаашаа хорт хавтаршил үсэрхийлж үсэрхийл явж байгаа байхгүй юу тийм. Яг ийм төрлийн мэдээллүүд манад маш их явж шүү дээ. Үнэн худал мэддэггүй. Эсвэл үнэн мэдээлэл гарангууд тэрийг саармагжуулах гэдэг шал өөр өнцгөөс явчихдаг. Эсвэл ямар нэгэн тийм нийгмийн анхаарал өртөх юм бол одоо маш том дүүлэн үсгээр үр дагавар нь бол их тийм том байхаар тийм улс төрийн ч юм асуудлууд үүсэж ирэнгүүт энд нь шал өөр нөх хөвгөний асуудлыг гаргаж тавиад тэгээд анхаарлыг холбуулаад тийшээ анхаарлыг хандуулах хойгуур нөгөө нэг асуудлаа зэгцлэх. Харин тэгээд ийм байдалд орчод байгаа. Энэ чинь ийм болно гэдгийг жишээлх юм бол би бол шинэ эртлаарч гисэн. Тийм зүгээр одоо эргээд тэр үед биччихсэн тэр юмнууд фэйсбүүкч бай. Ер нь бол энэ худал мэдээний эсрэг хуультай л болох хэрэгтэй юм байна. Гэдэг юугаар жишээ нь 18 онд чинь би сэтгүүлчтэй үйл ажиллагаа өгчөөд нэг худал мэдээний эсрэг хуультай болёо. Тэгэхгүй бол болохгүй юм байна гэдэг. Хамаа алгаа хуулийн чинь төслийг боловсруулсаад өгөө. Та нар минь хэн нэгэн зориглоод батлаад өгөөч гэдэг 23 өдөр загтлагчаад их хурлын гишүүд тандаж урайлал энэ төр хэсэг явсан шүү дээ. Гинжигдэхгүй юм баггүй. Ягаад гэвэл энэ масс одоо олон түмний тарих толгойг эргүүлсэн энэ бужигнаад хичхэн гэж байгаа дандаа улс төрийнхэн хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь өөрсдөө юу гэж одоо худал мэдээний эсрэг хууль батлахыг хүсэх үү? Сүлд нь үр дагавар нь хэцүү маш хортой. Тийм, одонгоос ихтэй одоо яадаг ерөнхийлөгч нь хаттаар яриад их хурлын дарган дуулаад шүдүү юм уу тийм ээ ингээд 9 жилийн юм уу дараад эхэллээ шүү дээ. Ийм одоо явах хашаалаад эсвэл одоо зүгээр тажи аргаарч өдөөдгөр аргаарч гэдэг юм уу. Тэгээ энэ болгон чинь бол явсаар бас үлдээ хинч юунд ч итгэхээ баг. Ийм юм уу л хөрч чинь. Хинч юунд ч итгэхгүй нийгэм төр чигтээ эвнэгдэлгүй итгэлгүй ийм байдалтай байх юм бол замбрааг л үснэ. Замбрааг уух нь хинт ашигтай. Иргэн л юм бол Монгол хүн юм болоод бас өөрсдөө ч гэсэн гараад ингээд энэ дээр жахан учиртал баймар санагддгийг шүү дээ. Нэр бас махаа. За одоо ам үл энэ дээр ер нь байгаад нөө. Ер нь бол амралтын өдрөөс бусдад бол ирнэ гэж байна. Одоо хүүхдүүд нь хэдэн хүүхдтэй лээ? Одоо ер нь манайх ч одоо ажиллаж байна, сурж байна. Тий, одоо нэг нь 10 дугаар анги байна, нэг нь 3 дугаар анги байна. Тэгэл жижигхэн зээ байна. Тий, том нь бол одоо томчууд нь ажилд орцсон. Тусдаа гараад явцсан. Тий, нэг нь тусдаа гарсан, нэг нь ч одоо бүхэнтэй хамт. Ингээд л байж чинь. Тэгээд манай хүн өөрөө юу ядгийг нэг үндэсний хувцсны уралдантай. Уран гэж шүү дээ. Тий, одоо энэ жил 10 жил болж байна. Тэгээд хамгийн гол нь яг манай хүн чинь нөгөө юмыг тийм бас нэг судалгаатай хийх гэж хичээдэг. Тэр нэг чухал чанар байгаа. Тий шүү. Тэгээд УСУ-ийн докторант төрийн ёслол хүндэтгэлийн хувцсны түүхэн соёлын судалгаа гэдэг сэдвээр доктор хамгаалах гэдэг тийм хамгаалах бэлэн л байгаа юм. Тэгээд тийм баг юм ажил нь бэлэн болцсон. Тэгээд өөрөө бас нэг цаг зав янз бүрийн юм дуулчихгүй тэгээд байгаад байх шиг. Яриад тийш өгчээ. Одоо нэг түүхэн киноор орж байгаа. Та хоолыг завгүй нь. Харин тийм ээ та эдэг ядарч явуулдаг. Хоёул дараа нь энэ чинь хуушуур харьж байна. Шар тасанд хуушуур харьж өгөх. Өөрийнх нь брэнд хийсэн. Брэнд хийх гэж байгаа юм байна. Ер нь бол шар тасанд юу зээ охин энтрээр ихэр хийж өгөх. Хүүхдүүд ирэхэд нэг боолсон бүр номтой юм ба шүү дээ. Хүүхдүүд ирэхээр эмээгийн хоошоор гиддэг. Тэгээ нөгөө эдэгээ ирнэ тэгээд бас борцох хийж одоо хаяад харин өстой гой борцгол. Сая түрүү орж ирээд борцгол хийн, хуушуур хийн, нөгөөдөл чинь нэхэн тэгээд. Тэгээ одоо нөгөө мах чанан чарж. Урлагийн нэр юу лээд авчих шээ? Уран гоёл урлан. Уран гоёл тийм. Уран гоёл. Энэ уран гоёл урлан гээд анх өгөхтэй хүчтэй өгсөн нэр. Тэгээд нөгөө наган бах маань тэр одоо энэ уран гоёл урлан одоо анх үүсгэн байгуулж байхад та нэг нэр өгөөч гэд битэр хүсээд. Тэгээ энэ бол одоо өмссөн ойсон хүн уран байг, өмссөн хүн гоё байг. Бүтээл төрх урлан болгоё гэж ингэж нэр өгсөн. Тэгээд тэрнээс хойш одоо 10 жил болчихжээ. Урлагийн хэрн бөхчүүд ихэр улс төрчид бас хэрнээ. Ер нь дандаа оддын л одоо хувцсыг ойж байгаа юм да. Төрийнхний хувцсыг бас их ойдог шүү. Төрийн одоо хүний хувцс гэдэг юм бол маш чухал. Дээр нь нэмээд төрийн хүний хувцс гэдэг чинь өөрөө бас
одоо яг ганцхан тэр хүнийг бас илэрхийлэхгүй. Тэр төрийн бас одоо нэг одоо ямар байхын шинж бас харагдаж байна. Бас тийм. Урлан маань хаана юм? Уул уурхай яамны хажууд. Би тэгээд 3 яамны тийм юм уу? Тийм 3 яамны тийм. 3 яамны тийм. Тийм тэгээд ойр бас нэг 10 жилээ болж байгаа гээд ерөнхийдөө нөгөө урлагийнхаа бас өнгө төрөх брэнд бук дээр өөрчлөлт хий. Дээрээс нь бас загварууд дээрээ дахиж ажиллая. Бас дээр нь нэмээд одоо нөгөө гэрэл хөслийн ордон одоо бас санал тавьсан. Тэгээд тэдний одоо сонголтолтонд ороод одоо хурмын ордонд хурмын хувцсны зөвлөх үйлчилгээ үзүүлээч гэсэн. Тэгээд тэнд одоо салбараа нээх гээд бас засварын ажилтай. Ер нь бол бас яг наашаа ирээл ачаалттай л байна. Ачаалт ихтэл үед таарчин л да. Ачаалт ихтэл үед таар. Бүх чиг хуушруулаад би хэлэхгүй. Би хийхүү. Чи ядарч байгаа үед нэрэл олон ядраж юм хийхүү. Би одоо та хэдийн ядраг тайлж өгдөг юм бол гэж бодоод. Уг нь овоо өмсдөг болоод байна тий. Нэг үе бодох юм бол тий шүү дээ. Монгол хувцас чи өөрөө бас яг тохирсон газар бол маш сайхан хувцас шүү дээ. Үгүй яах юм бэ чи бүр уг удаан хугацаанд шалгараад төгс хөлбөр олгосон тийм л хувцас яг одоо ийм орон байрны дунд суурин амьдрал бол тэр их зузаан хувцас нь тохиромжгүй байлаач гэсэн хөнгөн нэмгүй унаас зүгээр өөрийн гэсэн үндэсний онцлогоо бас илэрхийлж байгааг утгаараа энэ нэг заавал байхаас аргагүй. Заавал байхаас. За должогчор нэг дээл оё л та. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгч нь их хаан Чингис Хөлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багроо. Хажуу талаа нэг юм гоё гэртэй юм байна. Тий хаа. Тий. Бариад удаж байгаа юм уу? За оны өмнө л яасан юм дөө. Арай тогшуулж амжаагүй нөө. Амжаагүй. Миний санаа бол яг энэ тус нэг сайхан Монгол авдар тавиал нэг сайхан Монгол одоо ширээ сандал тавьчихад нэг олон юмгүйгээр тэгээд эндээ нэг сайхан жинхэнэ эрдэнтэй одоо тийм хүмүүсийг өрөөд яриа хийгээд нэг тийм контент хийх гэсэн гэж бодож байгаа. Оо за. Тийм зүгээр яг тэгээд сошиалорч их янз янзын юмнууд явах юм дөө. Худлаа юмнууд тийм ээ. Тий. Одоо жишээ нь үгдгийн хантаац чинь одоо ингээл ер нь бол манай энэ овцууд чинь дандаа л манжи юм, хятадын юм гэдэг ингээд өгдөг тийм. Тэгтэл хятад чинь бол одоохондоо түүхэндээ 5 удаа овцсны шинжил хийсэн, хөвсгөлж гэдэг юм да. Анхны хөвсгөл нь бол одоо хүннүүшүүдээс одоо нүүдэлчдээс, умрын нүүдэлчдээс хувцсныхын соёлыг авч. Эхний нэгдүгээр хөвсглаа хийж ирсэн гэдэг одоо өөрөөсөө зүгээр эрдэмтдийн чөлөөтэй бичил байж штеп. Тэгтэл манайхан дээр ингээд мишхаа тэрэн дотор ч тэгээд яг нөгөө энэ анцуута юута дээр одоо тэр үтгэл энэ юунууд нь хүртэл энэ ууж мууж нэг чинь хүртэл ингээд цагаарууд шаах бүр хөнгөрнөөсөө байсан. Тэрвээс л байж исэн юунууд тэгээд тэрийг чинь авчраад ингээд ягаа сүулдэ ингээд дөрвөлжин зах босоо зах гэл ирэнгүүт нөө тэр юуныхын нэлээ чидэг юм одоо энэ хамнаг энэ зүгийн юу байгаа юм эсвэл одоо юу гэдгийг төвдөөс гарсан ингээд заавал Монгол бишэл болох гээд байдаг. Тэгтэл түүхэн тэр сурвалжууд нь байж л байна. Бус гадны их сурвалжууд нь байж л байна. Ялтгүй л одоо монголчууд гэх юм уу. За тэр одоо хүннүүчүүдийг монголчууд гэж яддаггүй тэр бол нөгөө умрын нүүдэлчд гэдэг утгаараа бол одоо тэр нутаг дээр өнөөдөр тэр соёлын уламжлал явж байгаа монголчууд л ба шүү дээ. Тийм ээ. Одоо боддоо Солонгосын кинонд дэр ингээд баатрууд нь яг Монгол баатрын хувцас өмсөд байлдаад байгаа үстэй. Өвч хоёр шанаавч манаа авчтай ингээд
цацаг мац. Яг л Монгол баатар явуулсан. Солонгос ямар орон блэ тийм ээ. Тэр чихтэй халуун оронд тийм өснөөс товц өмсөд байлтаад болж байх уу? Зүгээр логикод байхгүй шүү дээ. Тийм. Надад чинь зүгээр л гоё харагдаж байгаа учраас өнөөдөр хуулбарлаад тэгээд энийг чинь олон дахин давтангууч нөгөө худлыг 1000 давтвал үнэн болдог гэдэг шиг юм болчиход байна шүү дээ. Хилэн дээр хүртэл гардаг шүү дээ. Одоо чамин гэж үг байна. За. Одоо бид нар бүгдээрээ яриад манай яруу найрагчид хүртэл одоо чамин гэдэг үг хэрэглээд дуу хооронд ороод явж байгаа шүү дээ. Чамин гэдэг үг эртний монгол үг гэж бодоод байдаг. Тэгж хүмүүс хэлж чадаа таарч ирсэн. Тэгвэл ердөө Бээжингийн нөгөө хідэн хаалганы нэг нэр Чамин гэж юу? Чэмин гэсэн. Тийм, Чэмин гэдэг юм. Тэр хаалган дээр манай нөгөө жинчид очиж буудаг, тэндээс одоо их гоё бараа байдаг. Тэр хаалган дээрээс навчирдаг байж л тээ. За хаанаас авсан? Энийг Чамин юм аа. Чамингийн бараа гэж ярихгүй юу? Тийм, одоо Чэмин гэдэг хаалгыг тэр хаалган дээрээс навангууд нь одоо Чамингийн бараа гэж яриад тэгээд Чамин болцсон. Тэгсэн тэрэн сүулдэ бүр монгол үг болцсон. Их Чамин идэм аа. Нөгөө энэ одоо брэнд нь шүү дээ. Dolce чи одоо chicken брэнд. Тийм шүү дээ. Шар тосон, шарсан. Хоошуураа гэж байна. Халмаг тосонд хэдэн уушуу шардаг гинэ. Одоо энийг л холбоотсон чарчлаа хий. Ингээд халмаг тосон юм уу? Болчихгүй юу? Талах юм уу? Зүү. Саран уушуу. За одоо ингээд бариул сайн уу? За та барь да. За Таны гар шар хэрэггүй тосон, хат. шарсан. Хоошуураа ингээд алгандаа барьж. Энэ одоо тэл Өө бүр алгандаа барина. Чих мэхэндээ ингээд дарна. Энийг бүр сайхан ингээд гартаа барих. За хуушуур сайхан амсаад үз ямар вэ? Би ч нөгөө солгой. Тэгээ солгой хүний огтж байгаа хэвгүй харагддаг гэсэн. Өөрөө мэдх юм биш. Та нарын үед чинь нөгөө нэг Хүчээр баруун болгодог үзэн тийм. Би одоо бичин баруун. Хөөм үү? Хотго барахаараа солгоо. Чулуу шидгээрээ солгоо. Одоо тэгээд хүүхдүүд бас Энэ яг ийм сайхан монгол ахуйда тасчих, сурчих юм байна уу тэгээд. Тэг. Ирэхээр тий манай сая зээ гаднаас ирсэн. Имээ тэр монгол гэрлөө орох юм уу хаашаа орох юм бэ гэж. Шанаас авдаг чи тий. одоо тэгэл халиж. Тийм шүү дээ. Энэ бол сайхан өөх байна. Сайхан өөх байна. Одоо ч хүмүүс бас өөх юу гэж төгсөн ш. Ямар нэг ажил уран бүтээлцэн тэгэл нэг дэмжигч байгууллага ивент итгэж өгсөн. Урах шатлахгүй. Бааграагийнхаа гарын мэлгийг бас гिचтэй өгнө. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Баагруу. За энэ олон төрлийн салаад байгаа шүү нэ. За дотор тийм цаг хамтлахаа төр хүүхдүүдтэй гэдэг жинхэнэ одоо Монголынхаа хөрсөөр тарж оруулсан ногоогоор улстай хөлбөсөн. Баярлалаа. Баагруу. Намтархан зоглороо. За баярлалаа. Аваа, багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. За манайх чинь нөгөө нэвтрүүлэг дээр нэг гоё айлаа танилцуулдаг. Нэг боломжлолтой шүү дээ. Тэгээ хоёлоо бас гэрээ танилцуулъя. Гэрт байгаа гоё бас яриуштай, түүхтэй гоё юмнууд байдаг шүү те. Тэрийгээ сайхан танилцуулъя. Хоёлоо гоё хоймрынхоо ингээд хевс ингээд хоймроосоо эхлэдэг хөө. Манай нутагч одоо адаг хайрхан гэж сайхан уул байдаг. Адаг хайрхан ч гэжтэй ер нь тэнд бол их бага хайрхан гээд бас хэдэн улс л да. Ганц уул биш тийм. Тэгээд тэрний тэр баруун одоо өөрөө байсан авсан дэм зураг. Тэгээд энэгээр нэрнтийн хевсний хөлтөвт. Хевсгээд манай нутгийн залуучууд одоо гэж нэг бас бэлгэлсэн байдаг юм. Тийм хевсүүд гээ. За энэ гэр бүлийн зураг уу? Энэ олон жилийн өмнө авсан зураг байна уу? Тийм 13 он байна. Тийм баг. Энэ одоо энэ манай энэ одоо энэ охин чинь ийм жоохон болсон биш үү? 17. Тийм үү? Тийм байна тий. Одоо энэ 3 дугаар ангид авсан охин чинь ийм жижиг юм байсан гэхэр чинь. Сутаа хайрхан ч одоо тэгээд манай шавнар л бэлгэлж ирсэн юм. Тий одоо гоолтан хамгийн өндөр уус шүү дээ. Тий.
төрийн тэглэхтэй Тангар сумын нутаг. Тангар сум чинь ерөөсөө яг Бугд сумын хойдолтой. Хуучин бол нэг хошууны нутаг гэсэн. Хуучин бол нэг биш үү? Тэгээд манай эхнэр нэг юм заан маань Харин янз бүрийн юм цуглуулдаг. Бас ховор гоё хийцтэй гоё заан нот биш шүү. Зааны цуглуулгаас одоо татгалцсан бах уу гэж нэгээд. Хин чи стаар харж байгаагүй цуглуулга баг ч юу. Одоо ийм болгоцсон гэсэн. Энэ үзэж болох уу удалжигч? Үз аваад үз. Энэ хараа энэ ингээд хуравчны цуглуулга гинэ. Манайха энийг хараа. Би харин наата чинь мэддгүү өсө чинь улс болгонд ийм хуравч яд юм биш үү? Сөвнэрийн юу байдаг юм байна. Тийм энэ бэлэг дурсгалын зориулттай хуравчнууд. Ер нь сөвнэрийн зориулттай хуравчнууд юм да. Тийм бай. Та энэ дэр юу хаанаас ингэж болж яваад байна? Миний хоббиг мэддэг усудаас бэлгэлж байна. За. Би өөртөө явах үедээ бас авч байна. Одоо яг орны. Тийм байна. Тий. Одоо бүгд ингээд бас ойдлын одоо хөөрхөн машинтай жах шиг тийм. Энэ одоо байлаа хэд хөөрхөн цайны одоо Тийм гүц одоо байх шиг тийм. тийм. Тийм Монгол бас нэг яг иймэрхүү цуглуулга Манайх ийм Байдаг баха. байдаг баха. байхгүй. Ойдлын машинууд Тийм байна. Энэ надад нэг идрэгч баг ихэнх нь нэг хүн өгсөн доо тэгээд Тийм үү. их сэтгэл гаргаж цуглуулж одоо өгчээсэн. Ийм хөрхөө ойдлын машины сувнэр бас ажил дээрч байдаг л да. Тэг яг энэ бол нөгөө бас ийм хөрхөн зүүдэг. Тийм байна. Тэ наадвал чи ёстой нэрээ энэ тэнд айл тэр болох юм Хардаггүй, ёстой тийм. харж байгаагүй дүү. За энэ бүр тансаг гэж хэлэхээр одоо их гоё. Одоо бүр шигтгэн мэгтгэхтэй болоо. Тийм байна. Бүр ингээд Их одоо бриллиантын юм шиг гоё юм шигтгээтэй болоод алтар дамал болоод. Энэ одоо нөгөө утас ирдэг. Ээрүүлийн машин биш те. Утас ирдэг биш. Үнсгэлжингийн хурууга атгадаг. Тийм. Энэ дэрэстэй гоё юм байна. Одоо Энэ бас одоо эерүүл биш тийм байна. Тэр л. Энэ гэхдээ шин цаг их л та. Дээр үед чи нөгөө энийг ингээд цогоо хийчээд ингээд ингээд сэгсрэн Ингэж яагаад тэгж яагаад тэгээд эндүүд энд үлддэг байсан те. Надад ажил дээр бас биэлдээ бүр яг ураалын бүр жижигхэн их хөрхөн. Гэтэ таны наадах чинь бол бас тэмгэрээр юм шүү. Тий. Гоёороо биш үү? Таны ойдлын машин уу? Оо энэ тий урлантай болоод хамгийн анх би өөр жижиг машинтай байсан л да. Аха. Тийм тэгээд урлантай болчоод яг хамгийн анх одоо энэ юу бах үед энийг авчихсан. Аха. Энэ бол манай тэр жоох охин бас энэ машин дээр ерөө суух сонирхол бас их л байгаа. Шулуун айдл майдл бол очиад л За дүүтэй танилцъя. За дүү хэн блэ? Намайг буян шиг гэдэг ээ. За буян шиг. Одоо юу хийдгүү? Сурдгүү, ажилдгүү? Ер нь сураа төгссөн байгаа. Гэртээ хүүхдүүдээ дүнэр хараад ачин да. За. Дүүнэр харах ч бас ажил шүү. Ажил. Энэ гоё биш. Хүүхдүүд дуустай. Ирээд бужигнжих сайхан юм шүү. Тийм хүүхдүүд. Хүүхдүүд өөрөө. За энэ Энэ яг одоо бид хоёрын хачааны өөрөө юу? бид хоёрын хэвтэр. Мастер өөрөө. Ахаад шиг юу байгаа юм бэ? Энэ Оо миний за. миний ажилтны өөрөө байна да. Оо за. Энд л одоо гол цаг өнгөрөөч. Ерөөсөө цаг энд өнгөрч байгаа юм байна. Тий. намайг үсээ дөнгөрөхгүй гэж загнажаа. Ийм доктор гэдэг юм уу одоо? Одоо уучин дээр үед бол Улаанбаатарны зураач байсан юм да. Аха. Чоожил гэдэг. За. Соёлын баясгалтын зураачийн ийм хөрөг бүтээт юм. Тийм тэгээд яг өөрийн гэсэн юутай зохиогч хэрэгтэй. Тэгээд энд чинь ингээд бурхан алдсан тий тэрийнхэн яг энэ зохиомжоор зохиогч ирэх авсан ийм томоор арай багаар ингээд хийгээд бас хүмүүс авдаг юм билээ бас тэр энэ. Модель байх. Тий. Энэ яг алтан үдийн 11 он алтан үд шүү дээ. Алтан үдийг дагаж ирсэн юм уу? тийм. Тэр үед чинь одоо алтан үд яг жинхэнэ алтан үдийг авсан хүн юм юугаар. Бусдын тэр нэг жижигхэн одоо 2 3 4 дугаар байранд Одоо тэр жижиг хэмжээтэй яа. Тий. Энэ манай нэг шав надад бас зурулж хэлжсэн. Энэ гайхалтай идүүд одоо таны хэрэгжилсэн идүүд үү? Эсвэл бол одоо Энэ би цуглуулж юу тий? Сүүлд авсан зүгээр яг одоо бас бичгийн хүн байна да бас нэг хуучны нэг ганц бичгийн машин. Би яг бол диплома яг энэ машинд өччихсэн байхгүй ийм машин дээр. Энэ бол арай сүүлийн үеийн холтой байна. Цахилгаан машин. Захилгаа юм уу энэ бүр? Наадах чинь одоо Базар байна. джип болж байгаа үстэй. Ба. Машинаар бол. Хөө энэ ямар гоё юм бэ? Энэ ч Энэ нөгөө алтаа ятгаа шүү дээ. тийм гам пөрөө нөгөө Тий. олон жил зүтгэж байгаа юу шүү дээ.
Манай охин тоглолтын. Оо за. Тийм тэгээд гампөрүүд шав болгоол. Гампөрөө доогийн хоёр юу байхгүй юу? Тий. Сүйсийн нэг докторантурын нэг ангийнхан. Энэ манай Туулын наанаас байна тий. соёлын гой сэтгэлтэн нөгөө октябрь гэж гэр зурагч юм биш үү? Тий. Одоо байгалийн их олон зураг авсан дөө. Мэхгүй зураг. Тэрний чинь одоо хэдэн оны байна? Оны шилдэг зураг шүү. Бас энэ дэр юунд нь бэлтгэж авсан гэхээр энэ голын ирэг дээр Галт түлээ сууж байгаа. гал түлээ сууж байгаа шүү дээ. Одоо ийм ихшүүдээ хаана зөвхөн манад л байгаа шүү дээ. Тийм үү? За тэгэл ном ботууд бол одоо тэгэл яа цаасаараа бэлгэд орсгалынхаа өөр юм бичсэн марьсан гэл тээ. За номууд Шинүүд байгаа хэлвтэй. За энэс гай гэр бүлийн зураг байна. Бас нилээ дэхний зураг байна уу? тий манай хатмаа жамд өсгөн гараа тавчих хоёр талбай дээр авсан зураг байна. Манай энэ шаазан варны үйлдвэрт юм хийд юм уу? Хийдэг байсан юм уу? Манайх юм уу биш юм уу? Энэ Якут их. Оо тийм баха. Тэгтээ бас манайтай систем их гаргаж байгаа. Тий. Якут өвлийн үгэн одоо юм байдаг байсан байна шүү. Чон моном малгайтай юм уу дээрээ бүр? Тий энэ Тэ? 20 дугаар зууны Монголын түүхийн хөрөлн 5 бот гаргасан энэ дүүж. Тэр 5 бот тий. Сүүлчийн монгол чидэнтэй урлагийн материалын 4 бот явж гэдэг юм. Энэ гэгэн музаа та 9 Угсаатны судлаач Аюуш хаан, Тангад хаан энэ төр хотууд ер нь бүгдийг олж авсан одоо ч бас олдох нь хоор болчиход байгаа шүү. Тэгвэл 2 удаа авсан юм аа. Нэг нь 2009 онд шар шаардлагын дарчлаа. За тий. А дараа нь 2014 онд лөө нөгөө Тэнгэрийн аялгаа гэж нэг ганц хүний жүжиг гээд манай баясгалт нь Монодрамаар тий монодрамын тэрүүгээр бас холоор авчихсан. Дуу сайтай байхгүй шүү дээ. Тийм байна. Энэ дээр бас юу байгаа юм бэ? Хүм биш тийм. Тийм солонгосоос авчихсан гох шүү нэ. Хоёул ийшээ сууж жохоо. Тэги. Хооч хөрий те. Тэги. За алтаа ятгаа тоглонгоо. За чи лавж ятгаа тоглож хоёул аялгууд сайхан дуугаан дуулж хооч хөрьё. Арьсан цар марна. тий хөр. Янз юм байна. Манай охин л надтай чинь юм яа. Аваа, баг руу байхгүй мүү? Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Одоо ер нь таны ажиллаж байгаа судалгааны сэдв одоо юу байна? Зүгээр нууц биш бол одоо хизээ гарах уу? Ямар хуу зүйлсүүд дээр одоо голчлон судалгааны ажил явуулж байна. Уу яг тэ ер нь юу яасан сэтгүүл зүй бол мэдээч. Тийм сэтгүүл зүгээр бол нөгөө доктор хамгаалсан дараагаар нь Монголын үнэн сүнний бодит түүх гэдэг судалгааны жижиг ном гаргасан. Гэх мэтэр ингээд яг үндсэн чиглэлээр бол явж байгаа. Ер нь энэ түүх сэтгүүл зүйн түүхийг түүхчлэх асуудлаар бол бас одмондох докторууд тэр бас нэг юм хийчихгээд яриад л байгаа. Тэр бас яванд болчих واخ гэж бодож байна. Нөгөө чиглэл нь бол ерөөсөө юу шүү дээ. Нөгөө Монгол бөө тэнгэр үзүүлгээл яваад байна. Шийдэд судалгааны юмуд байна. Тийм гүртэн чойж одоо гүртэн чойжин ч гэдэг бол бас нэлээ. Гүртэн цоожин гэсэн үү? Чойжин ч гэдэг байгаа шүү дээ. Тэр чиглэлээр бол ер нь бас би чинь миний нэг ном гараад одоо 2 чиглэлчээд байна. Ерөнхийдөө манай буддын шашны одоо энэ юунд ямар байр суурь эзэлж ирсэн юм бэ гэдэг тэр талаасаа бол бас төсөөлөл мото буруу ойлголттой шүү ер нь бол тийм. Яг үнэндээ бол одоо тэр Монголын сүмхийд болгонд бол энэ шашныг хамгаалах ус бол бууж ирсэн гүртэн хүмүүс байсан. Тэрийг бол одоо хондоо бог таанд алтгаж одоо хаанд шүү дээ. Богдод алтгаж одоо нөгөө шашны тэргүүний хувьд. Тэгээд мөн бишийн тогтоолгож ирсэн ийм бүхэн баримтууд хүртэл байдаг. Тэгэхээр эн чинь өөр түгээмэл байсан үзэгдэл. Маш их анхаарал татж байгаа сэдв шүү дээ. Тэнгэризм гэдэг тийм. Яг тэнгэризм гэдэг энэ Оросын болоод ерөнхийдөө одоо нөгөө нүүдэлчин гаралтай ард түмнүүдийн тэнгэр шүтлэгийн асуудлыг л судлаад одоо ийм ном гаргацсан. Ном гаргасан байна тийм. Тэгвэл бид нар одоо ерөөсөө хийсэн юм суулж байдаг. Тийм Барагван одоо гэдэг бүтээл бай. Тэгээд
Бид өөрсдөө нэг бүтэн Тийм тавтай юм байдгүй. Миний нэг ийм ном нэг 20 хэд онд гарлаа энэ чинь. 21 онд монголчуудын тэнгэр үзэл тэнгэр шүтлэг гэдэг одоо энэ тэгээд нэг 500 хөлөдөд. Олдохоо гацсан. Одоо ганц бүр өөрөө хайжаад сая олж өгсөн. өөрийнхөө номыг өөрөө хайж олж байгаа. Тийм тэгээд одоо үндсэндээ бол ингээд нүүдэлчин гаралтаар тунд бол бүгдээрээ бүр одоо ихэнх нь одоо юу вэ штэ нөгөө исламын шашинтай. Тийм ээ. Удаан исламын шашинтай явчихсан. Энэ ард түмнүүд өнөдөр тэнгэр үзэл нөгөө бөөмөргөл чинь одоо үнэн түүхийг гаргах гэж өөрсдийнхөө хамаад одоо бид ийм хамааралтай бид энд ийм гавь авсан ардтам гэсэн ийм бүтээлийг маш гаргаад байгаа. Миний нэг юм л те. Тэгэхэд манай тасгатаас энийг ерөөсөө ач холбогдлыг ойлгохгүй, анхаардаггүй, судалдаач бас нэг тийм буруу зөрүү өнцгөөс нэг тийм хандах нэг тийм байгаад байна. Тэгээд одоо нэг энийг нэг ном болгондоо гэл одоо яг ихний хар тий хар материал маань ингэ байж байгаа. Тэгээд энийг нөгөө их суулжуудаар баталгаажуулах техник ажил хэлтэй. Та ер нь одоо ингэ тэнгэрийн за бөөмөргөл тэнгэр шүтлэгийн тухай гэл одоо олон газраас явсан хүн. Ер нь газар газрын тэнгэр шүтлэгтэнгүүд шаманууд гэх юм одоо тэ манай харуулууд улаач нар ч юм уу тэ олон хүнтэй уулзч явсан биз. Уулзчихсан бол. Янз бүр л байдгийн зүгээр. Нэг ч тийм одоо юу гэдгийг зөвхөн Монголд байдаг ч юм биш. Нэг гайхамшиг үзэгдэл биш юм чи өндөрлөгтний л алертнес л байсан. Сэтгэл төрүүлжсэн тийм би тохиолдол би үнэхээр бүр яг үгүй байлгүй яг хөтэй чинь зөндөө шүү дээ. Яг тэгэхээр үнэхээр эн чи үнэн бодтой. Тэр онготой юм гэж байдаг. Шийдвэр үзүүлэх энэ төр бол энгийн асуудал шүү дээ зүгээр. Одоо бидний бодлоор одоо байж болохгүй юм. Үзүүлэлт харуулдаг байгаа чинь энэ гоц чадвартай хүмүүс ч л байж л байдаг тийм ээ. Өөрөө хичээгээд сураад одоо тийм төвшөнд очиж тодорхой төвшөнд очсон хүн байж байна. Энэ онгоч нь бол ингээд угаасаа цаанаасаа тэр хүнд одоо ингээд буугаад заяагдаад ингээд явчихж байгаа учраас тийм ер нь барин тавин онцгой сондох одоо зөндөл байдаг. зөндөө байдаг тийм. Шашны өөрийнх нь яг үндсэн сургаал ном л гэдэг бол аль шашин бол хүний сайн сайхны төлөө гэсэн сургаал. Ер нь бол эцсийн уулзалт тийм. Тийм. Тэгээд гэтэл нөгөөхийг мань ингээд цааш нь дамжуулаад хөгжүүлээд явахтаа л гажуудлаардаг байхгүй. Тийм. Тэгэл тэрэн дунд бол одоо өстө нөгөө арилжааны сонирхлоор өөртөө ашигтайгаар тэр шашны сургаалыг ашиглаж байгаа ч гэсэн нөхдүүд байна тийм ээ. Үнэхээр одоо мэдэхгүйдээ болоод ингээд буруу зүрх юм хийгээ явж байгаа нөхдүүд байна. Үнэн мөнөө олоод учраа олгоод явж байгаа хүмүүс байна. Аль шашин жишээ нь би хийдийн хам хүнтэй ч ярьж ил байсан. Над бол олон сайхан ламнар найзууд биэлдэг. Зүгээр жирийн ховор хүнтэй ч ярьж байсан. За эсвэл одоо телевизээр доор ч юм уу ингээд олон нийтийн сүлжээгээр ярьж байгаа. Одоо шашны зүтгэлтнүүдийн яриаг сонсч ил байна. Хий сүнстэй нөхцсөн ийм гэсэн нэг маягаар голдуу хөвчлэн нэлээд тийм дорд үтсэн өнгөөр яриад байна. За тэр дунд бол бас тийм би. Үгүйч би. Өөр шашных нөгөө шашныхаа юу ингэж ярих бол өөрөө эргээд их гэгэрсэн өнцгөөс ярьж гин гэдэг гэж бодож ярьж байгаа боловч өнөн дээр огт гэгэр учраас бус шашны одоо өөрөөс нь ялгаатай байгаа. Юмыг шүүмжилж бүдэн зөвшөөрөхгүй шүү дээ чинь. Яг тэгвэл 13 дугаар зуунд их эзэн Чингис хаан тийм ээ бүх шашинд ялгаргүй хандна гэдэг. Тэрийг чинь олж таньчаад тэг бүгдийг нь зэрэгцүүлээд ингээд бүгдийг дэмжиж бодлогоор дэмжиж ингээд явж байгаа шүү дээ. Өнөөдрийн байж байгаа нөгөө сүсгтэн олныг тэр сэтгэл зүрхийн ариусгаж өгсөд тэр хүмүүс маань өөрсдөө юм яриад. Мусан муу ёрын сүнстэй холилдсон юмнууд гэсэн мэг би тийм хамхунд гэж мод ярьчихсан тийм бөөн автоо юу ярьд юм бэ? Тэрний сүнстэй холбогдсон муусаа юмнууд. Гэтэл яг судлаачид би судалж үзээд үнэхээр энд бол яг тэр сөрөг үзүүдлийг бол ойлгож байна. Тэр бол хөв хүнээс хамаарч байгаа хөв хүний одоо суур хүмүүжил тийм ээ. Тэгэл дээрэс нь одоо тэр багш гэж байгаа нөхдүүдийг сургаж байгаа, зааж байгаа энэ орчны энэ бол юмнаас хамаарат янз бүрийн гажигдал байгаа. Гэхдээ үндсэн сургаал нь бол огт өөр юм байсан байна. Өөрөөр хэлбэл тэнгэр үзэл тэнгэризм гэдэг энэ чинь сургаал хүн дэлхий тэнгэр гэдэг ч юм уу тийм ээ.
Одоо энэ бол ингээд дандаа уруу явчихад байгаа шүү дээ. Тэгээ энэ гурвын тэр зүү зохистой харьцаа амин чанарыг л гаргаж ирсэн. Тэгэл одоо орчлонгийн жамыг зөрчихгүй л бол тэгэл бүх юм сайхан болно л гэсэн сургаал юм билээ шүү дээ. Тэгэхээр тэр мэрий чинь одоо бүр ор тасаа ичгаа зүгээр нэг яадаг тэгэл нэг тэнмэс өмсөл бүгдээрээ усгаж яриад ингээд байгаа юм шиг яриад байдаг. Христүүд нь одоо бусдаагаа үзэхгүй. Буддистууд нь бусдаагаа үзэхгүй. Өөнөр нь бас бусдаагаа үзэхгүй. Тэгээд одоо би манах л гэдэг. Тэгтэл яг үнэндээ энэ бол тэгж явцуурах асуудал биш байна. Буддын шашин төсөөрөөс яг тэр цэвэр тэр байдлаараа биш. Монголын онцлогтойгоор хөгжиж ирсэн Явцсан дамбын шашин гэж хүртэл нэрлэгдэж ирсэн. Тухайн үед нь бол үнэхээр одоо энэ буддизмын хөгжилд бол манай Монгол лам хургууд бол гайхамшигтай том эргэлт авч ирж байсан. Ийм түүх болсон дэг шүү дээ. Тийм. За тэгэхээр зөндөө сайхан ярьлаа. Тэгээд маргааш өглөө бас эрт тусна. За амархан. За тийм. Та ер нь эрт тусч байна уу? Би ер нь эрт тусдаг. Ер нь эрт тусдаг. Тэ. Тэгэрч. Орой бас эрт амарч байна. Гонх оройчдод нэгч. Бас нэгч эрт амарх юм. Эрт амархгүй дээ. Тэгэл одоо ялангуяа хүүхдүүд ирсэн үед бол тэгэл. Жохон бужигнаа. Бужигнаа. Баг руу байхгүй мó? Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. За үйл сайхан уран байна. Уран байна уу? За тэгээд танаа урлагийн одоо 10 жилийн тохиож байгаа юм байна. Тэгээд одоо нийт телевизийнхаа уран бүтээлчдийн өмнөөс болон бүх үзэж байгаа үзэгчдийнхээ өмнөөс одоо 10 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Анх одоо энэ чинь тэгэхээр 15 онд үүсгэн байгуулагдчихсан гэсэн үг үү? Тий 2015 оны 5 сард л та. 5 сард анхаа үүсгэн байгуулжсэн. Ээж маань 2013 онд өнгөрөөд. Тэгээ манай ээж чи их уран хүн байсан. Ер нь бол одоо 82 3 таа хатал манай нөхөрт одоо хурган дэлгэж өгчсэн. Нүдний шил хийхгүй шүү дээ. Одоо би бол хийнэ ч шүү. Тэгэхэд бол нүдний шилч хийхгүй тэгээ хийж өгчсэн. Тэгээ яг сүүлд ээжтэй зориулаад энэ хурлан гэнэсэн. Тэгээд жил бүр сайхан буян хийдэг. Одоо нэг баримтаг, нэг 100 гаруй баримтаг хийн. Бас нэг 100-аад хүүхдийн баривч хийж хүүхд туцлана. Тийм энэ бол бас их сайхан буян болдог. Ер нь та бол өөрөө ямар мэрэгчлээ юм бэ? Би чинь одоо хятад хэлээр төгссөн шүү дээ болно. За. Тийм. Ихтгэлний одоо багш орчуулагчаар төгссөн. Тэгээ сүүлд нь бол барилгын салбарт 10 жил ажилласан. За. Тэгээ Монголд одоо цамхагт кран баг хамгийн анх оруулж ирчихлээ. Тэгээд одоо 80 гаруй кран оруулж ирчихсэн. Оо, цамхагт краныг уу? Тийм, Монголд ер нь хамгийн анх. Тийм нөгөө хятад хэлтэй байсан болохоор яг тэр компани дистрибьютор болоод. Тэр Шандоны тэр Хүншин гэдэг группийн дистрибьютор хийгээд тэгээ Монголд яг тэр цамхагт краныг оруулж ирээд тэгээд бас яг тэрний секц одоо тоног төхөөрөмжийн сэлбэг энтер гэж нийлүүлдэг гэсэн. Тэгээд ер нь Улаанбаатар хотын 80 гаруй барилгын гадна босаадаг гэсэн. Зөө. Одоо хөгжим мөчийн коллеж ч юм уу гэх юм уу одоо Маршал таун гэх юм уу те гэх мэтлэн гэдэг яг манай яг өөрийн одоо эмүүлсээр Монголд хамгийн анхны эмүүлсний үйлдвэрийг бас одоо Монгол эмүүлсийг одоо бий болгочихлоо үйлдвэрлэлийн салбарт. Ер нь үйлдвэрлэлийн салбарт одоо 20 хэдэн жил ажиллаад. Тийм байна да. Төртөй харсан. Тэгээд та одоо за барилгын салбараас одоо шууд энэ одоо загварын энэ хувцсны салбар руу одоо орчиж байгаа юм уу те? Үгүй тэр дунд нь нөгөө яваал ирсэн үү? 10 жил яг яваад тэр цолиг конструкшн дээр ер нь 10 жил явсан. Тэгээ яг барилгын гадна фасадны үйлдвэр дээрээс нь гадна фасадны одоо эмүүлсний үйлдвэр дээрээс нь нэмээд одоо барилгын гадна фасад хийн тоног төхөөрөмж нийлүүлнэ би боддог шүү дээ. Хүн чинь нөгөө насны одоо сүүлд бол ямар ч л лсэн одоо ингээд
залуу байхад бол одоо бас тий эд мөнгө олохын төлөө одоо бизнес хийж болно тий. Мэдээж 40 гараад ирэхээр бол тодорхой хэмжээгээр би бас буян хийх хэрэгтэй. Дээрэс нь миний одоо жоохон хүүхдтэй хаа байдаг гэсэн. Ер нь бол би одоо хамгийн анх ч одоо нэг 12 3 настай хүүхдтэй л явжсэн болов. Игч жагаад үйлдвэр дээр очиод эсвэр хийгээд эсвэрийн ширээн дээр гүүгээл тойрч гүүгээд эсвэр хийдэг гэсэн. Тэгээд 16 таа байхдаа ер нь хамгийн анх бүтэн дээл байж үзчихсэн. Тэгэл ээж маань л дандаа одоо энийг хувцалчих юмсан, тэрэн дээл хийж өгөх юмсан. Чи ирээд эсгээд өгөөч гээл. Тэгэхээр энэ нь л одоо ээж нэг дээл хийгээд өгчүүл энийг болох гээд байна да гэж. Манай тэр нэг жоохон ядраал яваад ах нэг шин дээл хийгээд өгчмөр ах юм. Чи ирээд эсгээд өгөөч гээд. Тэг би ч одоо бас нэг барилгын компани захирал дотроо жоохон дургүй ирнэ. Одоо яг үнийг ээж ямар төвхтэй ядаад дуудаад аваад өгчөж болохгүй юу гэхээр ээж нэг дээл хийгээд өгчмөр ах юм гээд. Тэгсэн чи одоо яг 50 гараад ирсэн чи өөрөө яг тийм хүн болсон байна. Тэрэнд нэг дээл хийгээд өгчих юмсан, энд нэг дээл хийгээд өгчих юмсан. За нутгаас нэг сайхан бүх төрлөө эсвэл одоо нутагт энэ нэг сайхан явж инда гэж бодвол бас нэг сайхан дээл хийгээд өгчих юмсан. Эсвэл одоо шинэ хүүхэд төрөхөд одоо хэрвээ би мартсан бол надаас нэхэд чамаагүй аваарай гэж одоо ойр тойрныхоо хүмүүстэй хэлдэг. Тэгээ одоо яг ээжийнхэн төслийг биелүүлж аваа. Багын дөрөвтэй болсон байсан биз таач тий. Тийм. Уран гойл урлын ер нь их тийм бэлэг өрөөлтэй. Тэгээ хамгийн анхны захиалгыг Монгол кино нэгтгэл өгсөн. За. Нээлтэн дээр одоо нөгөө нөхөр маань тэр үед бас Монгол кинонд ажиллаж исэн үе таарлаа. За. Тэгээд киноныхын ирлээ, урлагийнхын ирлээ олонний танил хүмүүс их цугулсан. Тэгсэн чи энэ 8 дугаар богдын түрээслийн хувцсыг одоо хийж өгөөч гэж. За. Монгол киноны одоо 30 гаруй дээл хэлсэн надаар. Тэн дотор одоо бороо өнгөрний дээлч хэлсэн, нөгөө мөрцтэй шар дээл тийм. Тэгэл одоо богдын маань түрээслийн одоо морин хөрм одоо нөгөө өхөлт магнит дээл 5 тал навчин титэмт одоо малгай гэд бүгд л хийсэн л дээ. Тэгээ яг тэрнийг хийхэд бол 3 сар гаруй суусан. Тэгээд анхны захиалга одоо ийм учиртай эхэлсэн. Тэгээ би бас нэг хэсэг одоо бизнесийн хувьд бол жоохон завсар авцсан. Амарчсан ч үе таарсан болохоор тэрийг хийх гэж нэлээд суусан. Тэгээд ер нь бол энэ дээл хувц гэдэг чинь зүгээр би нэг дуртай байгаад ойдгүй юм байна. Энэ бол хүн нөгөө хүсээс гадна энэ бол яг буруу дутуу хийж болохгүй юм зөндөө олон байна гэдэг. Тэгээд солиулгын их сургуульд бол сүүлд одоо 45 таа байхад орсон. Тэгээд хамгийн хөгшин би байгаа хахтаа гэдэг сандарч орсон чинь ороод бас ичсэн. Тэгээд би бол н орно гэж хэлээгүй юм л да. Тэнд одоо орохгүй ер нь санаатай байсан. Тэгээд нөхөр маань сонь тогс захил өөрөөр хоёлаа нэг ороод гарыг гэдгсэн. Тэгээд би санаанд ч ороогүй. Тэгээд орсон чи чи дээшээ гараад нэг 2 давхарт нөхөнтэй уулзаад ирэх үгээ тэгэж. Тэгэл яваад орсон чи ямар мэрэгчлэр сурсан гэл тэгэхээр одоо хэл судлаач сургууль дээр би яг ийм хэл судлал хэтгэлээр төгссөн. Тэгээд яг ийм судлаачаар төгссөн гэдсэн чи тэгвэл нөх мэрэгжлийн зүрх бас цөөхөн л харах юм байна да энэ төр гэхээр яагаад тэгээд байгаа болоо гэсэн чи магистрт бүртгүүлж хичээ гэж. Тэгээд магистрт ороод нөхөр маань их шахсан. Тэгээ 8 дугаар богдын төрийн яслын явцаар одоо магистрийн ажил хийсэн. Тий богдын хувьцааг ер нь 3 удаа хийсэн. Гоё гэрүүлт бэлэгдэлтэй юм би тий. Цаанаасаа л ер нь нэг юм ч нэг юм бэлэгдэлтэй л явуулсан ш. Тэгээ магистрт орчоод анх лээд орохдоо бол бас ичсэн. Одоо 40 эдтэй оюутан болоод хүүхдүүд маань оюутан болох гэсэн дээр одоо би сураад явж ямар шаардлага байна гэж бодчихсон. Орсон ч нэг өө сууж исэн. Тэгсэн чинь 80 эдтэй хөгшин байна. Би багш нь гэж утсан л доо. Тэгсэн чинь чи манай ингээ хөөхтөө гэдэг чинь. Тийш яасан би энд сурах гад орж ирсэн гэдгсэн чинь би ч гэсэн сурч байгаа л да гэд нөгөө хөгшин маань 82 та одоо хүмүүс. Тэгээд би магистртаас сурахаар орж ирж байна. Ингээ доктор хамгаалах гад бүх материалаа бэлтгэсэн чи одоо магистр авахгүй гэд. Тэгээ одоо тэр хөгшин үений хажууд одоо тэр хүнээс баг нэг дахин одоо залуу ээжж би юундаа одоо санаа зовхов гэдэг орж. Хөшлүүлээд ер нь тасралтгүй яваад докторийн ажлыг яг энэ Монгол төрийн тэргүүний түрээслэл явуулсныг түүх соёлын судалгаас дээр. Одоо ч гэсэн энэ төрийн одоо өндөр түвшээдүүдийн хувц сунарч гэсэн бас бодолтой л өмсөх хэрэгтэй байлээ. Тийм ээ. Юун төлөө одоо Монгол улс Монголын одоо төрийн ёслол хүндэтгэлгийн одоо
алба гэж байгаа билээ тийм ээ. Тэгээ алба гэж байгаа юм чинь Монгол Улсын одоо ерөнхийлөгч одоо эсвэл энэ Монгол төрийн төвшөөд одоо төрийн ёслолынхаа одоо ямар хувцыг өмсөх ёстой юм бэ гэж. Тэр чинь бол түүнээс төрийн одоо бас үйл хамаарч байна тийм ээ. Энэ өндөр төрийн маань үйл одоо бас үйлстэй сайхан бүтэмжтэй сайхан явах юм одоо бас эхлэл одоо тэр гэж. Магч. Ер нь хот хөдөөгөө тэр бүгдээрээ нэг юм дээл хувцаа, янз бүрийн загвар дизайнтай болгоод ч болтугай тий. Одоо ингээл үндсэн хэмээ яриач байна. Ер нь бас нэг юм жоохон өмсөх маяг нь ихсээд байгаа болов уу харагдаад байгаа тий. Тэр хүнийг одоо хараад мэдэх зүйл нь л одоо нэгдүгээр тэгэл яриа хоёрдугаар өмсөх хувцас шүү дээ. Тэгээ Монгол гэдэг бахархал чинь одоо тэндээс тэр хүний өмсөх хувцаснаас эхэлж байна. Монгол шиг ийм их ариун баялаг төвхтэй угсаатан одоо угсаатныхаа энэ өв соёлоор ингэж их одоо ялгарсан маш гоё одоо хувцастай ийм одоо үндэстэн байхгүй. За баярлалаа. Тэгээд ойгоо сайхан тэмдэглээрээ. Тийм ээ хамт олонд нь бас баярын мэнд хүргэе. Тэгээд дандаа үйлэн дуран өгөгдсөн одоо жинхэнэ одоо Монгол ус гэж одоо өдөрт ямарч байсан 10 жилийн баярын мэнд хүргэе даа гэж байна. Баярлалаа. За. Та нартай ч гэсэн бас ингээд сансан бүхэн чинь садгийн өсөн бүхэл нь хүлээлгээ сайхан бүтэж олныхоо орой төмнийхээ төрөн дандаа явуултгай хэмээн сайхан ерөөлөөр одоо хэлье. За хурээ ерөөл бат сайхан шиг. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүмийн Зайгдан за сайхан руу. Оо янз. Манай ич бас миндээ сайхан агаар сайхан Өглөөний мэнд гэж. айтайхан унтчихдээ шүү. Их баг шүү тий. Ер нь бол өвлийн утаа өнөр бол наашаа бас Гайгүй. Гайгүй ханаа. Энэ хотлын хоёр том амны энэ миний цаа юу гэж. тэн цагийг дэвшлэх чинь. хотлын хоёр том амны юу ч нь бол салхи бол урагшаага голдуу салхилд бол. Агаар гайгүй. Гайгүй. За их ч маань өглөө бас галтгоонд божигнолцсон уу? Тий шар будааны тутам. Шар будааны зуртаа. Сүтээ удаа юм уу? Тийм юм байна. Өө эмээ хоёр сүтээ удаа чанжээ гэд. Тэгээд цааш юу хиймээ? Юу л эмээ өвөө бифаа хиймээ. Яг ч одоо эмээ өвөө ясаа ороо болоо явчлаа шүү. Гэрт нөгөө яатсан биш зүйл өөр мө? Одоо будаандаа сайхан хутгаад идэхэр гоё болно. Дандаа Эндээс яагаад гэдэг үнэний сүү дээрс захалж авдаг айл Энэ байдаг. шижирлөө манай нэг найз чинь бас нэг хөвтэй айлууд байна шүү дээ. тэндээс Бид нар руу яцдаг юм тэгээд 5 дахь өдөр болохоор нөгөө сүү аваад тэг хүүхдүүдээ ирэхээр хийж өгдөг. Хийж өгдөг юм байна тий. За тэгэл одоо цаанд өөхтө мах хөшөглөөл боолтон дээр өрөм тавьж идэл за энэ шиг тасчлал хаана байх вэ гэж. Нааша суултаа одоо гэж. энэ нөгөө Хүүхдээ л та. тэгээд ийшээ яваад одоо аргал хомоолт өвчин хаяа хөөхтүүд бас нэг аргал хомоолтын үнэрч гисэн үнэртүүлээд энэ гадаа юм дээр ячдаг юм. Түрүүн бас тэр өчрөөрөө каман зохны хажууд бас хэдэн хомол харагдчихсан байл. Тий. Бас хаяа. Тэр хоёр өвөлгөө яваад уул руу гараад Ядаж нэг тийм хоёр энэ гурав. тийм Өөрсдөө аргал түгээд. хомоолтын үнэр мэдэж өсөхгүй нь хөөхтүүд чинь дэндүү юу яач шүү дээ. Ярваагаад л одоо ийш тийш дэндүү явах. хутчих чад. Тий одоо тэгээд За одоо та ажилтай. Одоо өнөөдөр ажилтаа 7 хоногийн 6 өдөр ажиллаад нэг өдөр бас хүүхдүүдтэйгээ Өвөө багчууд хэлт юм шүү дээ. навууд Ууд. нохооны үүр тэнд нэг хоёр шавгарын багц тий. Жижиг юм. Тийм ээ. Тэгээ би тэгт нөгөө офшорт нуусан мөнгөөр хоёр хаус манай ихнэр үлсэн гэдэг. ихтер ирсэн. Тий. Манай хүнээр хийхгүй юу? Миний гар хөрн. Нөгөө хин сайд шиг нэг амбар мартсан байлаа гэдэг шиг. Тий. Тэгээ Гэтэ ер нь хэрэглэх юм байх хэрэгтэй л тий хэрэглэх. тий хэрэглэнээс илүү юм хэрэггүй шүү дээ. Ерөөсөө л тэр тий. Сүтээ будаа яаж чагаад эн чинь бас нөгөө юуны нэг Цагаан гаргалгаа. тийм нэг сонин нэртэй тийм юм байсан тий. Цагаан гаргалгаа гэж нэлдэг тан. Тэр энэ будааных намт нь жоох нөгөө Энэ тийм байна тий. тий тангийн амт. Ингээ хамтснаа. Тэг гол нь өрмөө хийгээд тойлоо ингээд гоё утгуул гоё болно. Одоо энэ чинь нөгөө ядаргаа Тий.
Өөрөө нэг утгач. Ядаргаа хор тайлдаг бас нэг тийм там байдаг юм юу шүү дээ. Мам татсан Нам гаргадаг. батцангийн гаргадаг нэг тийм юм. Тэгээд одоо наана тий гоё. Тэгээд тэрнээс бас хийсэн гэсэн. Тэр хий босох цагт өглөө эртээ уух хэрэгтэй. 5-7 Өөр утгатайгоо. өөр атагад. Яг шаргуудын энэ чихэрлэг зүгээр юм биш. Би одоо перц хийц юм болов уу? Цагаан гамаа хийц юм болов уу? Дотроо бодоос ууш. Тэгээд цаан гаргалаа идчихсэн. Тэгээд гоё Нам өрөвтэй. батцангийн хийдэг тийм сонин там байдаг юм байл. Тэгээд тэрийг яг зүгээр сүүн чаддаг том байхгүй. Би болохоор энэ сүүтэй шар удаа бол юмд авдаг. Өссөн өсөөгөө тэгэл одоо дэлхийн иргэн л болно л да. Харин тийм шүү дээ зүгт. Тэ нэг Станаа өөрөө Монгол хүн юм чинь нэг ядаж дурсамж нь байг л та баг насных нь. Нэг амралтын өдөр тэгдэг байж үлээ гэж. Манайх чинь 5 дахь өдөр заавал борцог хийн. Хүүхдүүдэд өгч явуулна. Хүүхдүүдээ нөрөө явахаар биш чинь нөгөө борцог шийдвэрийг чинь савлж яваад. Өчигдөр хоол идсэн чинь бүр 3-4 борцог ирсэн л. Хошор идэхгүй гэсэн. Ааруул цагаан идэх тэгэд юу яагаад вэ? Одоо хүүхдүүд ерөөсөө ааруул идэхгүй юм. Ингээд тийм. Тэгсэн мөртлөө нутгаас манай найз ингээд жинхэнэ ямааны ааруул явуулдаг. Тэрийг болохоор сүнклээд кармалаад ичээд байгаа. Зөө. Яг ямааны ааруул. Чихэргүй. Ямар чихэр мөхөр байхгүй шүү дээ. Тэр солонгос байдаг охиндоо тэгж явуулсан. Яг ямааны сүний ааруул гэдэг. Бусад ааруулыг одоо энэ чихэр амттай мамттай 9 дэг манай хүүхдүүд ирсэн байхгүй. Сонь шүү. Нүд туурах. Одоо тэгээд дээрээс намттай шимттэй юм их болчихсон үед чинь тэгээд Монгол юм мартаад л байна л да юм. Бага насны тэр дурсамжинд нь үлдээ гэдэг чинь их гоё. Одоо Бас жоохон ахихаар тэгдэм үү яа. Ер нь дурсамжаараа л тийчээгдэж амьдрах болчихсон. тийш тэгээд мөө эмээг амьд байх тэгдэг үжилээ. Ундуу гэж бид нэг жоохон бахад. Тэгэхээр би нөгөө жоохон бахад ундаа гэж бодно. Өдөө орж иж ундаа гэдэг. ундаа гэхээр ундаа гэж бодоод ороод ирэхээр юм удаатай цай. Шар удаа цүтэй удаа ч юм хийцэн байна. Тэгээд яг ингээд ийм юм идэхэр чи нөгөө хүүхд насны дурсамж. Айгуу. Яг амтанд нь гоё байхаар энийг юугаар хийсэн заагаад өгдөө энэ чи хаана байгаа юм гэж. Тий. Манай охин бол тэгдэг. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч манай 5 нүдэн брэнд ажилтдаг. Тэгээд 5 нүдэнгийнхэн маань одоо өөрсдийн одоо бүтээгдэхүүний дээжээсээ одоо сайхан хангар шаацангаа бас өгж явуулсан байгаа. Тэгээд одоо дээшээ харсан сав үргэлж сайхан эдэ ондоор илбэг дэлбэг байгаасаа эрүүлнэх байгаасаа гэд өсөж үрчийн бэлгдэл 5 нүдэн брэндийнхаа аягны дээжээс цаа хичтэй өргөн байна. За баярлаа. За ахтаа болохоор их гоё юм өнөө. За энэ бол одоо соён бүсгний одоо соён юм байна. Тэгээ одоо өндөргийн зан надраа маань одоо бүтээсэн тийм ээ. Тэрний одоо алдсан соён тэгээд бас үргэлж одоо ажил үйлснөөдөө байж одоо нэг үзгэн хорцоож, үгэн мэрэгэн байж одоо олон сайхан бүтээл төрүүлэн ард түмэндээ үлдчих одоо сайхан одоо бах ерөөлийг бас өргөөд. За баярлаа. Ерөө Батарш голдуу бай. За. Цав нүднгийн бүтээгдэхүүн чих аятайхан болоод байгаа шүү. Оо тий. Гоё. Шийдлүүд, савлгаа, дизайн одоо бүх юмараа л Хамгийн гол нь бэлтгэл зүйг маш гоё тайлбарлаж оруулж зүүн маш өндөр одоо ач холбогдолтой өгж байгаа. Бид нар ингээд өөрсдөө энийг хийх гээд байхдаа бас чухал биш юм байна л да. Одоо ингээд шаацсан бол жишээ нь тэр яг одоо дэлхийд угаасаа л одоо Чайна гэдэг чинь өөрөө шаацсан улс тийм хийж чаддаг газар нь шатраар л хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэний хэв шинж, өнгө, бодог, загвар дизайн тэр бэлэгдэл утганд л яг одоо бидний захиалснаар Монголын өөрийнхөө тийм монголоор Оросд бол жишээ нь тэр одоо энэ 5 нүднгийн хутгуудыг хэлгэж байгаа шүү дээ. Яг одоо тэр нэг юуны гангаар тэр цаг нь шавцаартаж гэнэ үү те. Дандаа ийм чаддаг газраар намундаг байна. Тийм хэлгэж Ер нь тэгж хийх хэрэгтэй. Бид нар бас чаддаг юм байгаа шүү дээ. Тийм шүү. Тэр чаддаг юм ал тулах хэрэгтэй. Яг байна. Тэгвэл бусдын юм доорож хийх гээд бол ярихгүй. Тийм энэ чинь одоо 5 нүдэн гэл энэ уламжлалт бэлэгдэлтэй хээг аваад брэнд болгоол тийм ээ. Монголчуудад хээний утга үлдлийн таниулж байна. Тэгээд дээрэс нь бүтээгдэхүүн хийж байна. Тэгээ энэ чинь эргээд бас одоо Монголын бүтээгдэхүүн гэж дэлхийд тийм шүү дээ овоглогдсон шүү дээ. Овоглогдоод явах жишээтэй ингээд бид нарт ингээд жижиг хүн болгон ингээд болтгсон бол нэг юм юмаа хийгээд ийм хэмжээнд хүрэх юм бол сайхан. Тийм бид нар ч их юм биш үү дээ. Айгуу шүү дээ. Зөвхөн
Хээний ч гэдэг юм уу, өнгөний ч гэдэг юм уу, утга тэгэл яваад байгаа шүү дээ. Одоо манай хүний чинь энэ ойдл үйл ийм яснаас хойш ингээд нөгөө хажууд нь угаад нөгөө чих гонгон гэдэг шиг ингээд бас анзаардаг болчих. Хүний өмсөн дээлэг уучин бол ямар ойдлтой юм ч юм уу. Тэгж анзаардаг ус ч одоо бол тэгэл одоо юм одоо тэгдсэн бай. Товч шидмэн жоохон мөрөө байна ч гэдэг юм. Тим минь харж байна. Тэгээд энэ торготой холбоотой бас сони байх юм аа. Ай байдлах ингээд материал хийж торгол байгаа даа. Тийм төрөнгөц маань хүн чинь ингээд харангуут энэ одоо холих торго байна. Энэ жинхэнэ байна. Энэ тийм утастай байна. Энэ ийм хөр орхон юу гэж ингээд яриад байдаг байхгүй. Харахад өдөр адилхан. Тэр чинь яг нэг тийм байгаад хүмүүс ялах харахгүй тий. Тий. Зя сайн байцгаана уу? Өглөөний мэндээ. За миний хүүд тэр автомат хувцас солихгүй яасан юм бэ? Унтлах хувцастайгаа гүйж явдаг. Ер нь бүгийнх нь мордох цаг бас болж байна. За. Тэгээд урилга минь хүлээж аваад бас гартаа сайхан зочдлох боломж олгосон. Ах ширтэ маш их баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөр одоо зорьсон сансан бүх зүйл нь саадгүй сайхан бүтэх болтугай. Гол нь одоо эрүүл сар бол бас байх болтугай тий. Элдв муу юмнаас ангид байх болтугай гэж нэвтрүүлэг үзэж байгаа бүх одоо үжигчдийнхээ өмнөөс одоо хүсээрөө. За одоо тэгээ сайхан цайлж аваад дуун мордно зурдаг шээ. За манай хүн бас нэг гарын бэлэг өгөхгүй тийм. Одоо нөгөө цагаан сараар бэлэг авдаг шээ одоо ингэж яваа тэгэлгүй. Үу яах юм бэ? Зарчиж мөч. Би бол очихоо гэсэн шууд ингээд баг хүмүүст авах гэдэг. Тийм уран баялаг урлагийн маань одоо бас брэнд болсон өвд юм байгаа юм. Энийг орч та. Тэгээд нөгөө хүчтэй хүн одоо арслан хөдөлгөж авраг болдог гэж одоо домдог 10 жил одоо манайх энэ өмдөө брэнд хоош хийж анх эхлээд одоо өвчүүдэд зориулж хийсэн. Тийм. Тэгээд уран баялаг доён гэдэг энэ гадуур. Тэгэхээр энэ өмд нөгөө их эвтэйхэн 5 тухайг одоо эрэгтэй хүний бас биеийн гой 100 галбар гарнаа гэж ингэж хийсэн. Тэгээд зүгээр угааж олно байгаад одоо бас энэ ерөөсөө нөгөө хүчтэй хүн арслан өвдгөлж Монгол эрчүүдийн юмдар чинь бар арслангийн имхээ өвдгөнд нь гэдэг нь. Ингээд суугатар чинь бол арслан барыг дараас өвдгөлж одоо бат хүчийг оллоо гэж. За тэгээд бас танад хооны нэвтрүүлгийн одоо хамт олон маань бас манай өргөх төрж одоо ирсэн зочлон маш их баярлаа. Тэгээд та нартаас одоо ирж байгаа энэ жил ээл дүүрэн болтугай олон олонныхоо орой төмнийхээ төрүүн дандаа явах болтугай. За тэгээд хүчтэй хүн бар арслан өвдгөлж баатар хүчийг олдгоо гэж хэлдэг. Тэгээд танд ирч хүч одоо дүүрэн байх болтугай гэдэг. Маш баярлалаа. Ерөөл бацсаах оршиг. Бэлэгдэл нь үнэхээр гоё юм байна. Одоо хүмүүс ч үзэж бас зүгээр угааж болно. Асуудалгүй юу? Зүгээр угааж болно. Тийм тэр бас юм дөвч мөгөөд бүх шаардлагагүй тийм эдлгээнд бол зүгээр угаагаад. За уран гоолынхоо өмдөр ангачтай. За баярлалаа гэж. За та гэдэг маань тэгвэл за би тэгэд одоо тэгээд нэг хандалж аваад хөдлөнө. тэгье. Хатаач ястай янз юм ахч бай. За хоёр нохотойгоо найз болцсон. Тэр хоёр офшор хаус нь тэнд. нохочод ийм сайхан байх юм л да тий. Ирээд хоноол гарвал тэр хүн одоо тийм дахиад хоцож байхаа болчих. Нэг ороод гарахад эхлээл боргоогоол нэг ороод гарахад ер нь гайг болчих. Тийм гайг болчих. Амар сайхан болчих. За дүүн мордлоо. За баярлалаа. Тагч өөртөө маш их баярлалаа. Сайн сууж байгаараа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За ахтай их баярлалаа. За ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ та хэд сансан саадгүй хүсэлт хүлээлгээ сайхан бүтэж явах болтугай. Тэгээ олон айлаар ороод тэгээд бас олонныхоо хүсэл зоригийн өс дандаа сайхан харж явах болтугай. Тэгээд та нар дэлгэр сайхан болтугай. За маш их баярлалаа. Ерөөл бацсаах шиг. За тэгээ эргээд уулзах. За баяртай. За баяртай. Баяртай.